Засан байцгаана. Би шинэ хоббит болсон юм хатан дайвдаг. Нэг юм хатан дайвдаг юм нэг орж үзээд амжилттай юмсан дайвраа дээрээс юм огцон буулгадаг юм бит юм л энд нийтгэхгүйсэн. За тэгээ маргааш өглөө нь бол би юмнуудаа бэлдээд нэг гоё газар очиж паста идээд тэгээд нисхийн зүг явсан. За тэгээ нисхийн зүг явж байгаа шалтгаан нь амкаптер Солонгост MTP сургалтанд явж байгаа. За тэгээд амкатайгаа зураг авуулаа. За энэ хүү яа би тэрийг нэг ар гэрээс нэг хүн л гаргаж ирэх шүү дээ. Өөр хідөө. За ингэж хилчлэн бид хоёр яг ингээд энэ зун олон тэмцээнд ингээд явсан. Тэгээд Узбек музик явсан болохоор яагаад ч манай клубийнхэн бид хоёрыг гаргаагүй гэр гэрээс нэг л хүн гаргаж гисэн байсан. За тэгээд бид хоёр гейт 6-аас суух байсан. Тэгээ амар жондотой бид хоёр хамгийн түрүүнд очиж зогсоод ямар сайн дээр урд зогссон. Амар олон хүмүүс урд орсон. Уусаа суун гэдэг бол халаан байсан. Хөрвүүлж алхах сайхан юм аа. Онгоцондоо бид хоёр баярлаад явж байна. Тэ? Үнэ. Ямар азар хөрвүүлж зогсчих гэж ирсэн. Амар том онгоцонд сууж үзлээ бид. Йоо. Бид хоёр амараас та хойлохноос сууж яа. Амар бас онгоцонд та. Тийм шүү. Энэ үндэ тохгүй. Ямар азар энэ голын сандал биш юм те. Монголоос энэтхэг хүүхэд Солонгос руу авч явж байна. Ямар муухай. Ингээл амкагаа цаашлуулаад үзсэн чинь урд нь хоёр солонгос хүн гарч ирсэн. Зүг заавал гэл. Яа ханаас ч шар хантаас гарч ирсэн. Зүг харах цаас үүж бичээс амар оо сурах гал хараа суудсан чинь онгоц өрх болцсон байлаа. За тэгээ ингээл амка битээр ихэм сурахаар Солонгос руу хөдлөлөө дөө. За тэгээд онгоцноос бол ингээл манай Монгол орны ийм гоё ногоон лагаар ичсэн. За тэгээ ингээ үүлэн дундуур онгоцтой орж исэн мөр чи бас бичсэн. Тэгээ би амар адтай яг цонхон тал гэд суусан. Ер нь би ондоотой ингээ онгоцон суух болохоор дандаа цонхон тал суучаад. За тэгэл манай хүүгийн чинь нэрийг Тэнгэр гэдэг юм чинь би тэгэл грилзээ хүртэл Тэнгэр гээд Sky хийлгэцээ тэгэл хүүгийнхаа нэртэй грилзээ зүйлээ. За тэгээ Солонгос руу ороод чи далаад зайв ингэж харагдав. Онгоцноос ингэж татчих байгаа шүү дээ. Йоо, ийм байрч. За ингээд энэ чон дээр ирж байгаа байдал маань юм байна. За тэгээд бас онгоцоороо буухынхаа өмнө ингээл юу яд юм бэлээ. Жохон тойрч морж байгаа бууд юм бэлээ. Амар гоё харагдчихсан. Би ер нь өмнө нэг Солонгос зэрэгтэй дандаа ч гэхдээ шүн ирээд шүн буцчихсан. Тэгээ яг амар манан дундуур явж байгаа л буугаадсэн. За тэгээд угаасаа хаагаазаа Солонгос уу Монгол уу хамаагүй бүгдээрээ онгоц бараг бууж байгаа юм бэл шүү. Тэгээд бид тэр бooin болж гэст хөөж буусан. Тэгээ одоо нэг Ертөнбад оруулах гал Ертөнд оруулах газар хайгаар алхаж байна. За тэгээд бид тэр нэрээ нэг давуу талтай виз мэдүүлэхдээ нэг юм QR кодоо эртхэн шиг хэлмэлтэй тэгсэн. Тэрийг мөнгө төлж байгаа бүтээр хийлгэсэн. Чи яг энэ нэг шар хуудасны оролт QR код болчих. Хүмүүс нөгөө QR кодыг хийлгэж чадаагүй хүмүүс чинь шар хуудасаа бүглээд хойно хоцорчт юм байна. За ингээд Солонгосын Ертөнбад оруулахад амар төвжирж исэн, олж ирж исэн. За тэгээд нэг eSIM юм авсан. За амка бүтээр ямар ч амжилттай Солонгостой нэвтэрч чадлаа. Тэгээд сая TV гээд нэг аэропортоор ирсэн. Тэгээд үнэхээр тухтай бас харуулган мангар том монголоор ирсэн чинь дээ. Нислэгийн хоол байхгүй. Сундаага хүртэл зарж исэн. Тэгээд бид хоёр бас ихэндээ ойлгохгүй бодолтой авалт хийж чадахгүй байсаар агаад. Тэгээд яг үндсэн онгоцных нь хоол цаа ирэх байх гэж хүлээгээд байсан чинь одоо хоол цайг өсрөгөл ирлээ дээ. Одоо манай аанка бүр өссөн юм намайг идлээ. Ингээд бид хоёр дуу чимдамаагаар гэсэн чинь Солонгосын дугуй холбооны ерөнхийлөгч өөрөө биеэр хурж ирж тоссон. Тэгээ бидрийг одоо ингээд буудлын руугаа авч явж байна. Одоо Ямар муухай л дээ. чи харагдахгүй явж байгаа. Харахгүй шүү дээ. Цагаан бодолтой. Бодолтой.
За бид хоёр буудалд ирсэн. Ямар ч тэ өнөөдөртөө тийг буудалд тоноод тэгээд маргаашаа очих юм шиг байна. Ямар дугуйнуудаа яг сүлдэжлээ. Одоо дугуйнуудаа гэж ганцхан дугуйд хийчихээ. Тэгээ одоо явж нэг хоол идээ. Яах юм шиг би англиар ярих гэж зовж байна. За Burger King идэж байна. хаахад юм шиг. Сая өнөө хоол идсэн л дээ. Гэхдээ юуны мод гэдэг юм болсон. Амканд энэ шинэ бэлгэвч хараа суугаад байгаа. Бэлгэвч биш. За манай буудлын өөр бол нэг тиймэрхүү амка усанд орж байна. За тэгээд энд нэг хөөрхөн кофе мослоод ууцсан зурагттай хоёр ортой энэ Узбекийг бодвол арай тухтай. Тэгээ яг Узбекэд байсан буудал шиг хэмжээтэй. Амка битэр бас яг Узбект нэг буудал байсан. Энэ яг яагаад вэ? За бид хоёрын өдөр ингээд дуслаа. Баяртай.